Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган иргэн 35 мянга гаруй өрхтэй. Тэгвэл тус дүүргийн зүгээс гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд онцгой анхаарч байна. Тухайлбал камерын хяналттай орчин бий болгох хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр гэмт хэрэг ихээр үлдэгддэг анхаарал татсан цэг нийтийн эзэмшлийн годамж талбайд 475 ширхэг камер суурилуулжээ. Ингэснээр гэмт хэргийн гаралт эрс буурсан байна. Мөн дүүргийн нийт нутаг дэвсгэрийн 88% нь гэрэлтүүлэгтэй болжээ. Цаашид илүү сайн үр дүнд хүрэхийн тулд эдгээр асуудлыг 100% хүргэхээр ажиллаж байна. Дүүргийн эсрэг даргын хөтөлбөр зорилтоос ахгуулаад жилийн төсөв төлөвлөгөөтэйгөө уялдуулаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр бол хамгийн ихний эзэнд бол аюулгүй орчныг бүтүүлэх ёстой. Энэ хүрээнд бол аюулгүй орчны хүрээнд бол гэрэлтүүлэг, нийтийн гудамж талбайн гэрэлтүүлэг сайжрах ёстой. Камерчуулт сайжрах ёстой. Камерын хяналтыг сайжруулах ёстой. Ингэснээр бол гэмт хэргийн гаралт, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж байгаа энэ том хэлбэртэй. Тэгэхээр өнөөдөр бол Чингэлтэй дүүргийн хэмжээнд яг тэр гудамж гэхээсээ илүүтэйгээр бид нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрэл бүхэлд нь гэрэлтүүлэхтэй болдгийг, бүхэлд нь камерчуулж, камерын хяналттай болгоё гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа. За энэ эрх зүйн шинтгэлийн жилдээ холбогдуулаад бид энэ жил юу явуулж ийн гэхээр зэрэг дүүрэг дээр эрх зүйн дасгыг шинээр байгууллаа. За тэгээд эрх зүйн дасаг маань бол өөрөө энэ иргэдийн оролцоотой эрх зүйн шинтгэлийн жилд дүүргийнхаа хэмжээнд энэ хууль эрх зүйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ямар бодлого чиглэлтэй ажил хийж хэрэгжүүлэх үү гэдгээ тодорхойлоод төлөвлөгөө, журам заавраа батлаад ингээд ажиллая. Эдгээр ажлууд байна бодит үр дүнд хүрнэ л гэж найдаж. Тус дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тухайд гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс хууль хүчний байгууллагууд, иргэн болон төрийн бус байгууллагууд дүүргийн салбар бүрийн удирдлагуудыг татан оролцуулж, хороо болгоноор нь баг болгож, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм байна. Энэ нь үр дүнгээ өгч байгааг цагдаагийн хэлтсийн удирдлагууд онцолж байлаа. Тус дүүргийн тухайд зарим хяналт сул байгаа газраа хяналтаа чангадах шаардлага байгааг ч хэлж байсан юм а. 15 оныг 16 онтой харьцуулж үзэхэд за хүн гэмтэх тоо нөхцөл байдал нь бол за 35%-аар буурсан. За хүний амнаас хохирох, зам тээврийн ослоос нөлөөж хүний амнаас хохирох за нөхцөл байдал нь за 18%-аар өссөн юм үзүүлэлтээ гарсан. Өнгөрсөн 2016 оны үед бол дүүргийн нөхцөл дэвсгэрт бол хулгайлах гэмтэрэг өссөн. Хулгайлах гэмтэрэг өссөн шалтгаан нөхцөл нь юу гэхээр нэг л төрөний хэлдгээр хяналт сул. Дээр нь иргэдийн оролцоо, гэмт хэрэгт дотор оролцуулах хэлбэр иргэдийн оролцоо муу байгаагаас үүдэлтэй. Энэ үүдийг дасан зогсоож чиглэлээр дүүргийн иргэдийн хурлаас годамж нийт эрүүл ажилуулах тогтоол гараад годамж бүхэнд нэг эрүүл 607 эргүүлийг бол иргэдийн нийт эрүүлээ цагдаагийн байгууллага мэргэжлийн арга зүйр ханган ажилласан. Энэ арга хэмжээний хүрээнд бол 50 хороо таны оролцоо нэг аяныг нэг хороонд нэг сарын хугацаатаагаар зохио явуулсан бол гэмт хэрэг бууруулах маш үр дүнтэй арга болсон юм байна. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үүднээс аж ахуйн нэгж бүрийг гаднах орчноо гэрэлтүүлэх, камержуулах үүрэг өгч ажиллаж байгаа юм байна. Мөн сайн дурын иргэдийг татан оролцуулж байгаа нь үр дүнтэй ажил болж байгааг өнөөдрийн зөвлөгөөнөөр тодтогч байлаа. Нийт 800 гаруй иргэн урамшуулал авч сайн дурын эргүүлгийг гүйцэтгэж байгаа юм байна.